my people's native dance. Fortnite дөнгөж тоглож эхлээд 2 сар л болж байгаа юм л да. Ер нь өмнө ч компьютер тоглоом тоглодгүй байсан. Намайг noob гэж хэлж болно. Тэгвэл энэ бичлэг дээр Fortnite noob хэрхэн Stick of Truth болон Candy Token ашиглаж хоёрын эсрэг нэг клатч хийхийг үзээрэй. Тэгэхээр бүгд Fortnite-ыг мэдж байгаа. Бараг л байж болох бүх зүйлтэй коллаб хийдгээрээ алдартай. Тэгвэл 1 сарын 9-нд South Park sitcom-тай хийсэн коллаб нь маш том байсан. Map дээр Cartman Lad гих хэсэг хүртэл гаргаж уг суралтай холбоотой онцгой айтемнууд хүртэл нэмэгдсэн юм. Энийг яагаад дурдж байна вэ гэхээр энэ айтемнууд дундаас Stick of Truth ер нь л урд хожим үзэгдээгүй хамгийн сонирхолтой айтем байсан. Яагаад гэвэл хэрвээ олж ашиглах юм бол аимшигт зогсошгүй Storm чиний хүссэн газар руу буюу Stick-ийг ашигласан газар руу маш хурдан татагдаж явна. Гэхдээ тоглоом болгон дээр гарч ирдэггүй маш ховор тооцогддог. Спаун хийх магадлал нь ихэнх хүмүүсийн хэлж байгаагаар 6%. Oh my god. Би хэрвээ Stick of Truth спаун хийсэн тоглоом тоглоё гэвэл дунджаар 10 тоглоом тоглоно. Гэсэн ч мапны хаанч гарч ирэх боломжтой тул түүнийг олж авах магадлал нь дагаад ихсэж 40 гаруй матч тоглох хэрэг гарна. Fortnite-д дуртай болж байгаа хүний хувьд Stick of Truth-ыг ашиглаж үзэх чин хүсэлтэй байсан. Тэгэхээр энэ бичлэг дээр энэ адал явдлын талаар гарах тул тоглоом сууж яаж хөгөөж ширхийг минь таалан шоолж ийнэ нөө. Ангар олон хүмүүс байна. Амаагүй. Тийм. Асуултснаа. Цаавар тийм агуулаа. Оо яг урд буучлаа. Nice. Яси алуулах гад ирж байгаа юм уу? Яг чиний урд шүү. Тэд. Candy Token, oh my god. Алтан AR. Чи хаанаас юм бол? Энийг алаараа батаа. Наа чи амар байгаа юмтай. Nice. Okay. Анасаа гэж мангасан ямад epic chest bankс юу яадаг шүү. Хүн үү? Байхгүй. Аха. Хана. Окей, харсаар. Чаавас энэний багийнх нь хүн юм болов уу? Тийм ээ. Гарбуу авчаад байгаад. Хүнгүй. Баагаар бод. Бэн шүү. Тэр доор тууж явна. Тэр араа. Юу вэ? Ботлоо. Ер нь бол ранкаас бусад матч дээр ботнууд байдаг. Гэхдээ лоббиноос хамаарна. Сайн лобби байвал баг бот, жоохон муу ранктай лобби байвал арай их бот ч юм уу. Яагаад ингэж competitive тоглоом дээр ботнууд байдаг вэ гэвэл эхлээд бүгдээрээ Battle Royale гэдэг зүйлийг ойлгоцгоё. 100 хүн бууж хоорондоо алалцаад нэг л хүн ялна. Зөвхөн нэг л хүн. Чамд тоглолт болгон дээр ялах 1% л магадлал байгаа. Бодоод үзтээ. Тоглоод л шууд үхээд эсвэл хол явж чадсан ч үхээд хэрвээ sweat хүмүүстэй тааруул ганц ч kill хийж чадахгүй байх. Яаж тоглоомоо enjoy хийх вэ? Стресстэд, тийрээд таарна. Энэ бүгдээс сэргийлж чамайг суг гэдгийг чинь төрхөн зур мартуулахын тулд Fortnite бидэнд бот өгсөн юм. Энэ хүн бэ? Би жоо юм. Нас маш авсан. Яа, би хадаа шүү. Хоёрын эсрэг нэг. За. Гэхдээ нэг эсрэг нэг. Юу онцсон бэ? Юу хөгийн? Би юм. Цэцлэн чи. Stick of Truth. Амар ойрхон байна. Очоо. Гүүгэр батаа.
my god. Юу болоод юу авч та. Стик автруу тэр гялзаараа бата. Гэс гүүр. Хүмүүс авахаас өмнө гэс авчээ. Тэ хоёул уулын орой дээр байрлуулчих. Oh my god. No way. Ханан. Oh my god. Аваа. Авцаа. Одоо зогтъя. Машина аваад хоёул уулын оройд байгаа ч яанаш зогтъя. Бүр мапны юу дөө тэр бүр тийш миш явъя. Одоо зур зон бит хоёрыг хүссэн газар наа. Oh my god. Stick of truth. Машина яатсан. Хитэх сандарсандаа ирүүлээч сэтгэж чадгаа байгаад хажууд нь машин байгаад байхад хүртэл машин хайгаад гүйж байгааг нь хараад байгаарай чаавас. Туан бэс явдаг. Тэр үед очих уу? Одоо нэг уулын оройд гараад явчих. Суу гэс суу. Ана батач чи. Батванас. Хаяа ботор яа. Хамгийн өндөр уулын орой аль хэлээ. Бит хоёрын тоглож байгаа матч Zero Build огт юм барьдаггүй гэсэн үг. Build мод дээр бол хүмүүс Stick of Truth-ыг олчихвол усан дээр барилга бариад дуудчихдаг. Ер нь бол олсон л бол шууд ялах guarantee гэсэн үг. Zero Build дээр бол ер нь хэцүүлтэй, олох газраа маш сайн сонгох хэрэгтэй. Гэтэ хөөрхийн амтд сандарсандаа аль хурднараа л сэтгэхийг оролдож байгаа. Энэ дээр дуудлаа шүү. Өөрсдийгөө бүсэлхэд. За дуудлаа шүү. Окей, let's go. Йой. Окей. За одоо зоо наашаа хагдана. 3 минут. Одоо зөвхөн тэндээс ирсний л алгаарай. Машина хаагаад байж. Окей, ингээ машины хаад нугдчихна. Манай Ирсний боцоос талаа. үүсэл. Ардаас бол ирнэ гэж байхгүй заяа. Энд ч арай нэг сонин газар тавьчих үгүй юу? За яах вэ? Бай. Юу байхгүй, банкер байхгүй юу? Төмөр. Тавьчдаг төмөр. Чи ирсний буудад 19 хүн те. Одоо наад бол чин зарим зоонд авах амар хурдан яаж байгаа наач. Оо дээрээс аваа татчих шүү. Тэр араа ирж эхэлж байна хараа. Хараа. Хүйдэ яана. Ээ. Зөв надаа Кенигийн дахиж амьдруулах юм байгаа. Зүр шүү. Гэтэ надаа Porsche банкар л хэрэгтэй. Гараад ирчих зүгээр. Бэрх нэлээчсэн шүү. Харин тийм ээ. Хоорондоо байдчих. Окей. Тэм азааны тавьчихлаа. Арай сандарчлаа анх удаа ашиглаад. Шинэ нийлж. Яа би түмэл бооч шүү. Машины дэлбэрч. Дэлбэр. Оо гайх. Аваа нэш. Веч зогсооч. Араас ч хүн ирж чинь зааж. Тачи энэ атаараа зүгээр аим. Please амтай байгаач. Амилтсан уу? Дахиад хүн ирж байна. Дэж араач бити онгоолгоорой. Одоо онгоолгоо. Юу хийчихвэ айл. Зүгээр ямар амартай. Яа дахиад. Байжлаг яасаа. Бодороо ёо. Дэж би амиа нөхчөө.
Нэг нь алчлаа. Адсан уу, nice. Зон гүүрээ одоо зон бүр амар аа. Гүүрээ. Бэрэг авалгаачуудыг л алаад ах хэрэгтэй. Алаадах юм биш би ч усгүй байна. Яа. Зөөр надад Кенийг юм ба зөөр. Би өглөө. Амжилт. Зөөр. Би өглөө. Горгон байгаа шүү. Би клач хийж чадахгүй ах уу. Яжээч боломжтой. Одоо би үхэн заяа. Кенигийн токен намайг нөгөө амьдруулдаг нөгөө шидэд юм иддэг юмтай цуг төрүүлчин заяа. Тэгээ би буцаж ирээ тэрийг идээд ахад бол. Ноо 9 ч юм бол ам байхгүй штэ. Nice. Окей. Буцаж ирнэ. Гис зон хаагдараа. Одоо давуу тал надад дээр штэ. Энэ дээр гараад ирсэн. Ханан. Наа богч. Нагад байна. Одоо орч юм шиг. Харин тийм ээ. Одоо гарч ич чадахгүй над болч. За энийг идээд байна да. За нэг эсрэг нэг. Угаасаа энэ сүүлийн хэсэг дээр зон маш хурдан ам авдаг. Тэгээд энэ хоёр надаа Кени токен байгаа гэж тооцоолгүй алах гэж бууж ирээд тэндээ гацсан юм байгаа хөрхий. Oh my god. Хилээд. So many ways to die.